Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн 1 сараас эхлэн өссөөр байгаа үедээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд инфляц 2 оронтой тоонд хүрсэн нь урд хойд 2 хүршийн үнийн индексээс илүү байгааг статистикийн хорооноос баталж байгаамаа. За бараа бүтээгдэхүүний үн улам өссөөр байгаа нь иргэдэд үнийн дарамт болж байна. Инфляцийг өсгөхөд гол нөлөөсөн зүйл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн гинэ. Түүнчлэн гэрээ ахуйн тавилга барааны үн тодорхой хувийг эзэлсэн улсын хэмжээнд инфляц 14.5%-тай байгаж хөдөө орон нутагт янз янз байгаа гинэ. Инфляцийн өсөлт жирийн иргэдэд хамгийн их дарамт болдог нь нууц биш юм аа. Энэ ихний 7 сарын инфляцийн түвшинг харьцуулаад ингээд статистик мэдээлэл аваад үзэхэд зүгээр 2-3 зүйлийг дүгнэлт байдлаар хийж болохоор байна. Нэгдүгээрт нь бол үн өндөр өсөлттэй байна. Үн өндөр байна. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр юуны өмнө энэ он гарсаар энэ 7 дугаар сард одоо анх удаа гэж хэлж болох юм. Инфляц 2 оронгийн түвшин рүү орж ирсэн байгаа. 10.4% болсон. Нэгдүгээрт нь. За мөн түүнчлэн энэ 3 жилийн үнийн түвшин ингээд харьцуулаад үзэхлээр энэ оны хувьд бас үн өндөр өсөлттэй байгаа. 2011 оны 7 дугаар сард 10 оны жилийн эцэстээ харьцсан инфляц 5.6% байсан бол одоо 10.4 гэд үндсэндээ бараг 5 пункт орчмоор өндөр явж байна. Сүүлийн 3 жилийн түвшинг аваад үзэхэд. За мөн түүнчлэн бусад орнуудын инфляцаас манай улс хамгийн өндөр инфляцтай явж байгаа. Ерөнхийдөө энэ хөрш орнууд бол нэг 4 орчим хувьд инфляц болоод баригдсан явж хагаад манайд бол их харьцангуй өндөр ийм инфляц байна. Үнийн энэ их өсөлт хувийн хэмжлэхэнд хүн тусдаг нь нийгэмд ажилтгуудлыг өсгөх бас нэг шалтгаан болоод байгаа юм. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн цаашдаа өсгөх юм бол үнийн өсөлтийн дарамт иргэдэд илүү хүнд тусах нь ойлгомжтой.